Улсын хэмжээнд 1000 гаруй хүүхэд асрамж халамжийн төвүүдэд торниж байна. Эцэг их асран хамгаалагч нь нас орсон тохиолдолд хүүхдийг нь төр асрамжтаа авдгаа гэсэн ойлголт нийгэмд бий. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр олон тохиолдолд эцэг их асран хамгаалагч нь үүрэг хариуцлагаасаа няцаж зайлсхийсэн учраас төр хүүхдүүдийг нь асрамж халамжтаа авч байна. Иш татаж өнөр бүлөөс бэлтгэсэн сурвалжлагыг хүргэе. Тэнд 144 хүүхэд торниж нэгэн том гэр бүлийг цогцлоосон. Өнөр үеийн 68 хүүхэд бүтэн өнчин. Тэдний 9 асран хамгаалагч нь нас орсон бол бусдынх нь эцэг их амьд сэрүүн. Зарим нь шинээр гэр бүл зохиож хүүхдүүдтэй болсон, зарим нь ажилгүй учраас хүүхдээ авч чадахгүй үлдээдэг гэх. Дараах иргэнийг иргэн Д гэж нэрлэв. Тэрээр 29 настайд анхныхаа хүүхдийг төрүүлсэн, харин 3 настайд нь 3 хоног орхиж яваад улмаар шүүхээр хариуцлага хүлээсэн. Удаах хүүхдээ 108 дуудаж улсын асрамжид өгсөн. За ингэж явсаар 4 хүүхдээ улсын асрамжаар өсгүүлээд өөрөө жилдээ тоотоо хэдхэн удаа эргэж очдөг байна. Тийхүү хүүхдээ ирэхээр очихт нь балчир хүүхдүүд ээжийнхээ хажуунаас огт холдохыг хүсэхгүй хайрлаж биширсэн нүдээр ширтэнэ. 4 хүүхдээ чи одоо 3 нь өнөр бүл дээр, нэг нь өөр асрамж халамжийн төв дээр байна л та. Ер нь тухайн үед юу болсон? Яагаад хүүхдүүдээ ингэж төрийн асрамжинд өгсөн бэ? Залуу байсан юмдаа 32 настай байсан. Найзуудтайгаа шоудах гээд имлэгт том охин үлдээгээд явчихсан. Би чинь залуухан байсан юм чинь. Тэр үед жирэмсэн 7 сартай байсан шүү дээ. Тэгээд шоудаж дуусаад очсон чинь шүүхээс 20 ял өгөөд 8 сар хүмүүрсэн. Зовлыг хүзээ. Хүүхдээ орхиж явсан гэ хариуцлага хүлээлгэсэн байхan тийм ээ. 2011, 2013, 14, 17 онд төрсөн. Хүүхдүүдийн аауд яасан юм бэ? Байхгүй салсан багын аав бол зодоод байсан. Амьдрал хэцүү байна. Хүүхдүүдээ үрчлүүлэх юмсан. Урд нэг залуутай амьдарч байсан бас салсан. Одоо нэг хуурай ихчтэй амьдарч байна. Би их гинэ итгэмтгий бодлогогүй байсан учраас л бүхэнд итгэж аваад бусдад ашиглуулж 4 хүүхэд гаргасан. Хаяа уйлмаар санагдаад хэцүү байдаг. Гэхдээ одоо ямар үхэлтэй нэвштэй. Би 10 дугаар ангид төгсөөд дээд сургуульд орч чадаагүй. Тэгээд л юм болчихлоо гэж боддог. Би орон гэргүүгээд хүний бүхс долоож авахгүй өөртөө харамсаж байна. Ажилгүй, бодлогогүй, ухаангүй. Би хаяа цагийн ажил олж хийдэг. Тэрүүгээр ямар хүүхдүүдэд тэжээх вштэй. Ээж автаа мөртлөө бүтэн өнчин хүүхдүүдийн өсөж хүндэдэг газар өсөж тарнаад байгаа хүүхдүүдийн асуудал хүнд байна. Эцэг эхчүүдийн үргийг төр гүйцэтгэдэг. Нөгөө дундаасаа гарсан хүүхдээ энд өгчөөд өөртөө ахаад тус тустай амьдрал зохиоцсон. Ингээ хүүхдтэй гэдгээ бүр нууцсан гэдэг хүмүүс бас байдаг. Эцэг эхийг сайн ч бай, муу ч бай тэр хүүхдийн хажууд одоо байх нь өөрөө тэр хүний сэтгэлийг дүүргэдэг ийм одоо нэг орон зайн ийм мэдрэмжийн ийм одоо асуудал болж таарч байгаа юм л да эцтэй. Ээж нэг ундаа бариад ирвэл, ээж нэг шоколад бариад ирвэл, ээж нэг чихэр бариад ирвэл тэр хүүхдүүдтэй бол маш том бэлэг болдог. Тэрийг их нандиндаг, ээжийнхээ өгсөн чихрийн цаасыг дэрэм дороо хадгалдаг. Ээжийнхээ өгсөн тэр ундааг бүр ингээд нэг дор уухгүй ингээл хадгалаад, тавиал ингээл луудаг. Ээжийнхээ бариад ирсэн ганц шиг оймсыг маш их нандиндаг. Аав нь бол нэг удаа л ирж уулзсан юм. Аав шүүхэн царайд ямар хүн бэ? Чамны ойж төрсөд чи. Гоё. Юу нь гоё юусе? Сэтгэл тэгээд царай. Тийм. Сэтгэл нь юу нь гоё байсан? Энийгээ тэгээд намайг хурдж аав ажилч аав мундаг сайн юм. Хизээрсэн. Тэрнээс хойш уулзаагүй юу те?
Зэргийг нь харсан. Зэрэгт ингээд засаж байгаа зэргийг харсан. Тийм. Үнэр бүлийн хамгийн залуу ажилтан бол Отгон лам. Сэтгэл судлаачаар 2 жилийн өмнө сургуулаа төгсөөд сэтгэл зүйчээр үнэр бүл төвд ажиллаж байгаа түүний хувьд шинэ ертөнцийн танилцж сургууль сурсан эрдэмэ ирээдүйн нийгмийг бүтээлцэх хүүхдүүдтэй ажиллаж хайрыг түгэж байгаа нэгэн. Хүчлийн бэрхшээлтэй ингээл янз янзын хүүхдүүд байгаа шүү дээ. Анх хартэл би яаж эдгээр хүүхдүүдтэй ажиллана гэж зарим нэгнээс найж очиод Хурцааштай. тийм ингээл харсан марсан. Одоо л ингээ бүдээрэх хөрхөн санагддаг. Нийгмийн хандлагаас яг юм мэдэрсэн бодит кейс байгаа юу? Бага. Юу болсон? Яг янз янз байдаг. Тэнгүүтээ нэг зүйл ингээд хамгийн ард суулгачих жоохгүй. Сургууль дээр Анги тгээ итгэхгүй байдчихдаг. Тийм ганц хоёр тохиолдол харсан байсан. Бяцхан хүү 3 настайгаас хойш энд торниж байна. Зураач болох хүсэл мөрөөдөлтэй энэ хүүд ээжийн тэрвэрлт, аавын өсөлт өгүүлэгддэг. Яг хизээ өөрийг нь эргэж ирснийг сайн санахгүй ч хизээний өдөр эрхийг нь хүлээдэг. чам дээр хизээ ирсэн би зүйлд. Анастай нөгөө чинжилээ. Шинэ жилээр ирсэн үү? Тэгээ юу ч юу ярьж Миний хөөс сайн байгаа нэг. ирсэн үү? Хамгийн их сандаг хүн чинь юм бэ? Ямар хүмүүсийн нэг санаж байна? Аавс бас ах. Ядуу. Ээж хаа юу санаж байна? Яг хурдан ирээд. Ээж нь ямар хүн гэдэг юм? Ээж заагаад. Тогооч хүн гэдэг юм. Тэгээ танаас Хамгийн их санах хүн чинь юм бэ? Уулзахгүй санах. Дүү, аль дүү? манай багтуу. Энэ дүү эсвэл гэрт чинь байгаа дүү? Тийм үү. Чи хэдэн удаа уулзсан дүүтэйгээ? Би дөрөв юм таваад. Үнэр бүлийн хүүхдүүд хичээлээ тарж ирээд 9 төрлийн дугууланд хамрагддаг. Тэд дуулж, бүжиглэж, гар урлал хийж, спортоор хичээлдэг. Ингэснээр хүүхдүүд амьдралд бэлтгэдэг, өөрийгөө ялан дэлж, шинээр авьяасаа нээдэг. Намайг гэдэг. Би энэ хийж байгаа бүтээлүүдээ гоё хийгээд ээжтэй бэлгэлэн гэж дандаа мөрөддөг. Ээжигээ эргэл би энэ хийсэн бүтээлүүдээ бэлгэлнэ. Ээж багш нар хамгийн чухал ажлыг хийнэ. Тэд өсвөрийнхэнтэй ярилцаж хамтдаа хоолой хийдэг бол цэцэрлэгийнхэн ээж багш нар хүүхдүүдийг сургууль цэцэрлэгээс нь авна, эцэг эхийн хуралд сууна, хувцсыг нь угаана, хичээлийг нь хэлгэнэ. Тэд бол хүүхдүүдийн хувьд хамгийн ойрын хайртай хүн нь. Хамгийн их хайртай хүн чинь юм бэ? Намайг. Энэ? Намайг. Ээж багш нь уу? Тийм. Хамгийн их сануул чи хэнийг санах вэ? Хамгийн их санал. Багш ээж. Ээж багшаа санах тий? Зүг. Чамаагийн 3 настайгаас ч хойш өссөн биз дээ. Багш ээж нь. Ажлын өдрөө өглөө ирээл тэгэл даалгавар руугаа л орно шүү дээ. Ер нь л. Тэгээ даалгаврыг хийлгэчихэл уншиж чадахгүйг нь уншаал, эсгээ нүдлээгүйг нь эсгээ нүдлүүлээл тоогоо ойлгохгүй байгааг нь тоогийн заагаал тэгэл ээж аавын үргийг л гүйцэтгэв тий. Зөөхийг хийн зөөж ийн нөө сургууль цэцэрлэг рүү. Өдрөөр туслах багштай. Туслах ээж багш маань хүүхдүүдээ зөө. Өдөр нь хүргэл одоо 11:30-аас тарсан хүүхдүүдээ авчирна. Тэгээ 12-аас өдрийн хоол ордог. Хоолоо ичээд нэг цагаас буцаад хичээлдээ явна. Тэгээ багш нь хөөж гэнэ. Одоо орой ирэнгүүт оройны багш 5 цагаас ирдэг. Тэгээ оройны багш нь 48 аавна. Зарим цэцэрлэгээ аавна тэгэл боломжоор л хуваагдаад тэгэл. Ээж багштайгаа холбоотой ямар турсамжууд вэ? Тэмцээн харилтаа. Тэгээд нэг 8 жилийн агаар цараг дараалж мараалаа. Ер нь чиний хувьд тайр гэж юу? Бас тэйгөө өрөвдөж хүндлэж хайр. Нөгөө
асар чаарсан хүмүүсээ бас буцаад хариуг нь ачиг нь хариулж. Чи хэний ачийг хариулъя гэж бодож байна? Багш нарын ээж багш нар. Ээж багш нарын ачийг хариулмаар байна уу? Та сая бас анх жаргалыг ярьсан гэж хахад уйлж харагдсан. Наа тэн дээр зүгээр ерөөхдөө бид эд чинь бол нөгөө хүүхдүүдээс хариу нэхээгүй шүү дээ. Хүүхдүүд маань яг биднийг ингэж ярьдаг гэж бид нар мэдэхгүй шүү дээ тий. Ингээл энэчнэл бидэд ингээл бол хүй хай хүй гээл өнгөрч байгаа болохоос яг ингээд багш нартай хайртай шүү гэдэг ингээд одоо шиг ингээд ерөөсөө хамгийн дурсамжтай юм нь одоо өнөр бүлт маань багш нар нь шүү дээ. Өөр энэ хүүхдэд дурсамжтай гэх юм бол ингээд байхгүй байх. Тэгэхээр би бас тэрэндээ бахарах жоохон бид нар чинь ингээл энэ хүүхдүүдтэй ажиллаж хүүхдүүд маань ийм бодол санаатай шүү дээ гэж бодлоо. Гойсон мэдчихсэн. Тийм. Энэ хүүхдүүдийн одоо эцгийнхээ оронд эцэг болж ийн, ээжийнхээ оронд ээж болж одоо ингэж ажиллаж байгаагийн хувьд бол үнэхээр бас хүүхдүүдэд дассан байна нэгдүгээр. Хоёрдугаар энэ хүүхдүүдийн төлөө бид нар л явахгүй бол өөр хэн явах вэ? Ажил гэж юрээсээ харддаг шүү дээ. Германд л юм шиг. Ерөөс орж ирэл хотод хэлээд ерөөс хөөхийн айлыг за чиний ажил аль гэл ингээл. За алийг хичээлд яваарай гэж гуталчаад хөөд харчлаа алийг гэл ингээл ерөөс. Яг л ерөөсөө тийм надад бол ер нь би ажил дээр ярьж байгаа шүү. Энэ маань ажил штэ гэдэг ерөөсөө бодол байдгүй. За 17 цаг болж байна. Одоо хоёулаа чинь сургуулийн хүүхдүүд авахар явж байгаа л үстэй. Одоо сургууль бага ангийнх нэг авах нь. Одоо хүүхдүүд маань сургуулаад тараа хичээл тараад тэр хүүхдүүд маань үүдэндээ байж байгаа. Гараас гарт болохоор тийм гараас гарт багш нар заавал очиж байгаа. Тэгээд өглөө бол хөргөж өгөөд тэгэл өдрийн цагаар нэг хүүхдүүд маань дуулан секцэнд аягүй хүүхдүүд хамрагдаж шүү дээ. Өдөр өмжүүлэхдээ өмжүүлгийн дугаал тэдэрт нэгээс хөргөж өгөөл аваад тэгэл хамгийн сүүлийнхээ хүүхдийг 6:30 үед аваад тэгэл алаа амбулаараа гэртээ суулж байгаа юм да. Хүүхдийн нэг хөөрхөн инээд тэгээд нэг энерги цалигсан тийм орчинд ажиллах бол бас гоё байх тийм. Бүр ингээ ер нь яг ч ингээл бүх юм ингээл цаанаас ингээл хүүхдээ ажилладаг болооч тэр юм гээд бүх юм амар гоо бүтцдэг. Ерөөс ингээд ямар ч юм ер ингээ саадгүй тэгэд нэг гоё юм юмнаас хамгаалаад байгаа шиг тэмцэж ирсэн. Бүр ингээл идэртэй бож гинэ л гэж хэлэх гоё. За гүгидэр. Ваа. Өөр хин гарч ирэх юм одоо. Өөр нүгэдээ хараарай. Би тэрний дарга болсон. Баяр ямар мондыг би тэрний дарга болсон. Яана. За тэгээд очиод гар нүрээгаа тоолоо үзчихээд амраад маргааш өглөө идэх хийх үү. Чи арай эсвэл хоёулаа багт даалгавар хийх үү? Арай хийх үү? Нөгөө тан дээр бүгдэндээ 100 авсан. Бүгдэндээ 100 авсан. Ямар мондыг ээ. Яг гоо бид нар бол хизээж нөхөхгүй хэрэгцээг нөхөх гэж одоо хичээж л яваасаад. Тийм. Гэхдээ хүүхэд бол эцэг гэдэг хүн байжээж одоо тэр хэрэгцээ бол нөхөгдөн. Тэгэхээр бид нар бол хичээн хүүхд хоолоор дутхгүй байна тий, хуцаар дутхгүй байна. За хайр халамжаар энд бол орчин нөхцөл нь их сайхан байна. Одоо бусад баг гэрт байгаа хүүхдүүдээс илүү одоо их одоо хангамжтай сайхан тансаг орчинд амьдруулж байна. Гэсэн хэдий боловч тэр хүүхдийн нөгөө ээжийн тэврэлт эцгийн үнсэлтгийг одоо хизээч багш нар орлож чадахгүй. Ээжээрээ тэврүүлмээр байдаг үе хэрэг бах уу? Одоо ч гэсэн. Багш нар нь тэрж байна. Ер нь бол хүүхдүүд маань тэрүүлэх аяг дуртай. Би бол ерөнхийдөө хүүхдүүдээс ингээд ер нь гой тэрэх дуртай. Хүүхдүүд аяхгүй уйтгарлахгүй нэг л тэмхүү эзэндөө байдаг л юм эцэгийнхээ сарн гэр бүлээ санаа штэ. Тэгээ бид тэрийг хараад хүүхдүүдийг мэдэрдэг. Тэгээд тэрийг бид би чам таардаг шүү, би чам тэгдэг шүү гэж хэлхээсээ илүү ингээд нэг сайхан халаанд болоо нэг гой тэрэх. Ээж аваа одоо хаягдчаад энд хүлээж байгаа, битэрч байгаа тэр хүүхдүүдийн сэтгэл зүйн хөрлийн асуудал бол аль нэг юмар тодорхойлоход хэцүү байгаа шүү дээ. Ээж аваа хоёр нь ирэхээр юу ярьдгүй чамтай? Сайн байгаа юу? Багш нарын хавганд харж байгаа юу? Тэгэл хичээл нам нь ямар байгаа асуугаа тэгээд юм авчираад тэгээд тэгдэг. Их жах дүүнэр байгаа юу? Бага. Хаана идэв? Гэрт. Аль гэрт? Нөгөө. Ээж аав. Ээж аав. Бус нь бол гэртээ байгаа юм уу? Тийм. Ер нь ээжтэйгээ холбоотой ямар дурсамж байна? Чи сандаг уу?
Ерэн зүгээр нөгөө гэрийнхэнтэй холбоотой ямар дурсамж вэ? Ингээд ахаас нэг бамбар Зураг. бамбар зэрэг тэгээд хийцтэйгээ уулзахтай нөгөө зураг даралдаг. Одоо уулзахаар яг ийм зураг даралт юм уу? Эцэг их нь хүүхдийнхээ эрхийг зөрчиж, асрамж халамжийн газарт өсгөж, үргэлжлээд төр хууль журмаа хооронд нь уялдаагүй байдлаар баталсан явдал нь дахин хүүхдийн эрхийг зөрчдөг байна. Нийгмийн халамжийн тухай хууль 3.1-7 бүтэн өнчин хүүхэд гэж эцэг их нь тогтоогдоогүй. Эсвэл эцэг их нь хоёул нас барсан, сураггүй, алга болсон, эрх зүйн чадамжгүй. Эцэг их байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан. Асуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд түнчлэн эцэг нь тодорхойгүй улмаас ихтэйгээ амьдарч байгаад их нь нас барсан. Гэрүүл салсны улмаас асрамжтай авсан. Эцэг их нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийг харин журамд зааснаар бүрдүүлэх баримт хэсэгт эцэг их нь нас барсан тухай гэрчилгээг хавсаргах ёстой. Гэтэл хууль журам нь зөрчилдөж олон хүүхэд тэтгэмж авч чадахгүй байгаа талаар өнөрүүлийнхэн хэлж байна. Уг нь энэ тэжээгчийн алдсны тэтгэмжийг хүүхдүүдийн дансанд хуримтлуулж амьдралд хөл тавих үед нь өгөх ёстой. Тэр бүтэн өнчин хүүхдийн одоо нөгөө авах тэтгэвэр тэтгэмжинд бас хамрагдаж чадахгүй байгаа юм. Эцэг эхийн нас барсны гэрчлэгээл авалгааг шаарддаг. Тэгэхээр энэ дээр бол нөгөө хүүхдүүд маань одоо тэр жишээлбэл эцэг эхийн сураггүй байгаа, эцэг эхийн эрх зүйн чадамжгүй, эцэг эхийн нөгөө бах эрхээ хязгаарлуулсан, хасуулсан энэ хүмүүсийн хувьд бол одоо нас барсны гэрчлэгээ гарах боломжгүй. Хүүхд маань 16 нас хүрлээ. Нөгөө хүүхдүүдэд бид нар нөгөө боловсролын үйлчлэгэнд хамруулад энэ хүүхдийг бас нэг хөдөлмөрөөр эрхлэх чадвартай, өөрийн гэсэн мэрэгжил мэдлэгтэй ийм хүүхдүүд болгохын тулд яадаг вэ гэхээр нөгөө сургууль сурах шүү дээ. За тэр сургуульд сургая гэхээр сургуулийн төлбөрийн асуудал гарч ирнэ. Энэ үед яадаг вэ гэхээр одоо нөгөө тэтгэлгүүд байгаа шүү дээ. Төрөөс үзүүлдэг. Хүүхдэд нэг удаа өгөх тэтгэмж байна 18-аас 24 насны. Ихтэй сургуульд суралцахад одоо буцдгүй тусламжууд гэж байгаа тийм нэг удаа болгодог. За энийг авъя гэхээр хөдөлмөрийн халамжийн газраас яадаг вэ гэхээр одоо хүүхдээ бүтэн өнчин хагас өнчин гэдгийг тодорхойлж өгөө. За энийг бид нэр яа гэхээр хүүхдүүдтэй нөгөө эцэг эхийг нь хойноос нь хөөцөлдөж яваад нас барсан бол нас барсных нь гэрчлэгийг нь одоо улсын бүртгэлийн газраас лавлгаагаар гаргуулдаг гэхээр гарч ирдэг. Яг энэ хуулийн одоо тэтгэвэр тэтгэмжинд энэ 68 хүүхдийн эсн л хамрагдах боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ журмыг бас өөрчлөх шаардлагатай гэж бол бид нар харж байгаа. Хүн төрөлхтний амьтнаас ялгарах гол шалгуурын нэг нь хариуцлага хүлээх. Хийж байгаа үйлдэл нь эерэг эсвэл сөрөөс үл хамааран гарах үр дагаварт нь хариуцлага хүлээх нь нэн чухал. Зүгээр л тухайн ээжийг 6 сарын хугацаатай эцэг их ээж байхын эрхийг наслаа. Бас нэг 2 хүний эцэг их байхыг хасчаад, хязгаарлалчаад шүүхээс тэр нөө тэжээ тэтгэвртэй холбоотой асуудлыг зааж өгөөгүй. Эцэг ихтэй хүүхдүүд манад ирээд байна шүү дээ. Жил ирэх тусам л дандаа эцэг ихтэй хүүхдүүдийн тоо нэмэгдээд байна. Тэгэхээр энэ нөгөө нэг хүүхдүүдийг бид нар илүү гэр бүлтэй байлгах, ээж аавтайгаа байх талаас нь манай нийгмийн ажлууд ажиллаад тэр гэр бүл тулгамдаад байгаа асуудал гэхээр одоо нөгөө орон гэргүй, ажил мэргэжилгүй гэдэг ингэж байгаа юм. Гэтэл бид нар орон нутгийнхаа нөгөө хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газартайгаа хамтраад тэр эцэг ихийг ажилтаа мэргэжилтэй болгоод ажилд зуучилж өгөөд ингээд ажилд оруулахаар нэг удалгүй нөгөө ажлаа хайчдаг. Гэхдээ тэгээ та яагаад ажилласаа гарчиж байгаа юм бэ гэдэг нөгөө нийгмийн ажил маань уулзахаар цалин бага байсан эсвэл тэр ажил надад таалагдаагүй гэдэг ч юм уу. Өөрийн гэсэн орон байртай мөртлөө хүүхдээ аваач гэхээр харин тавилгагүй. Гэлэнгээс одоо бүр нэг энэ тогтолцоог вирус ойлгохгүй байгаа ш. Энэ гажуудлыг бид засах хэрэгтэй. Одоо гэр бүлийн ямар ч одоо боловсрал байхгүй, гэр бүлийн төлөвлөлт байхгүйгээр гэр бүл болдог. Дийлэнх нь гэрлэлтийн бүртгэл байхгүй. Ихэвчлэн эцэг эх нь тодорхой эцэг нь тодорхойгүй. Хүүхдүүд өглөө сургууль цэцэрлэгтээ явна, гэрийн даалгавраа хийн, тоглож чөлөө цагаа өнгөрүүлнэ. Энэ бүгдийн хажуугаар хамгийн чухал нь эцэг эхээ хүлээх хүлээлт. Хизээ эрхийг нь мэдэхгүй ч өдөр бүр эцэг эхээ санаж нэг л өдөр ороод ирнэ гэж итгэн хүлээдэг. Нэг сэтгүүлч манай дээр ирээд манай нэг хүүхээс асууж ирсэн. За чи ер нь яг юу гэсэж мөрөддөг вэ? Ээж хад хоёр гэж боддгоо гэсэн чинь би ээжигээ маш их сандаг. Би ээжигээ өдөр болгон ирээсэй гэж би бурхандаа залбирч би орондоо би бурхандаа залбирдаг гэж 6 настай эрэгтэй хүүхд ярьжсэн.
Ялангуяа эцэг ихтэй хүүхдүүд бол ер нь одоо энд ингээ гişний сайхан байсан ч гэсэн заавал нэг хүлээлттэй байдаг. Ээжгээ хүлээсэн, аавгаа хүлээсэн, хизээ ирэх бол тэгээ нөгөө хэд маань эцэг их юм ингээл хүүхдийн энд ингээд авчираад өгчдөг. Тэгээд эргэж ирэхгүй алга болчихно хэсэг алга болчихвол нэг одоо нэг сансан юм шиг ирээд нэг уулзаал эрэхтэй одоо хэвээр хүүхдээ авахгүй аав нь тэг ингээд аюу гой юм ярьж байгаад явдаг. Тэгэл нөгөө яваал эргээл байхгүй таг алга болчихно, сурггүй алга болчихно. Тэр хооронд нөгөө хүүхд маань хүлээлттэй одоо манай нөгөө ээж ирнэ гэсэн, аав ирнэ гэсэн. Хизээ ирэх бол Чамд сүүлд явахдаа хизээ ирнэ гэж хэлсэн бэ? Сүүлд явахдаа юу? Сэмэсгүй. Хамгийн сүүлд явахдаа юу гэж хэлсэн? Хамгийн сүүлд явахдаа баярлалаа гэж. Одоо дараа ирэхийг хүлээж гинүү тий? Тэгээ хүүхдүүдийнхээ тоглолтыг хийлээ. Одоо баярын хурал дээр хүүхдүүд маань гоё концерт тоглолоо шүү дээ. За тэгсэн манай нэг хүүгийн ээж ирсэн сууж яана л да. Тэгээд би ингээд санаанд ингээд харсан чинь хүү маань ээжийнхээ үр дээрээс үнэхээр ажралтай энийгээл тэгэл нөгөө ээждээ өөрийнхөө нөгөө сурсан мэснээ үзүүлэх гээл тэгээ бүр ингээд тогтолж байгаа тэр тогтлол тэр ээжтэйгээ эрхэлж байгаа тэр хэсэг одоо хормыг хараад би үнэхээр сэтгэл өвдөжлээ. Уг нь энэ хүүхд ээжийнхээ үр дээр суугаад ингээд тэг эрхэлж явах хэрэгтэй хүүхд өнөөдөр ингээд тэг эргэл дээр ирсэн хондлоо байрлал сууж штэ. Хүүхэд бол хайр бас хариуцлага. Гэвч эцэг гих хүмүүс нь үүрэг хариуцлага таягдан хайж хувийн зугаад сэнгэл өөрийн ашиг сонирхлыг энэ тэргүүнд тавьсан тул хүүхдийн эрх зөрчигдөж байна. Төр тэднийг хамгаалалтаа авч боожуулж байгаа хэдий ч хайрын хэрэгцээг эцэг эхээс нь өөр хүн орлуулан өгөхөд бэрх. Зүүн ямар нэгэн байдлаар эцэг эхчүүд хүүхдтэй болсон бол хариуцлага үүрдэг байх тогтолцоо өгүүлэгдэж байгаа тул хүүхдийн эрхийн асуудлаар бэлтгэсэн тгээс тэг дугаар танд хүргэлээ. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа.